Эрүүл орчны төлөө санаа зовдөг залуучууд байсан. Агаарын бохирдлыг яаж хийх вэ? Одоо тий усыг яаж цэвэрхэн болгох вэ? Одоо бодлогын түвшин дээрх юм бол аюул урт хугацааны ажил байгаа учраас бид нар одоо цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй байна. Тийм учраас гэрт нь одоо тий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хийя гэдэг санаа орж ирсэн байна. За манайд үгүй юу байгаа юм бэ? За бид нарт бол хойно байгаа юм байна. Мал байгаа байна. Шонны носон дээр одоо маш олон фильтр материалаар ашигладаг маш олон судалгаа гарч ирсэн. Одоо маск зүүх тий өөр эсвэл өөр фильтрт ашиглагдсан тийм шинжлэх ухааны одоо судалгааны ажлууд ч гэсэн хийгдсэн байлаа. Тэгээ бид хэд болохоор дотоод орчинд хэрэглэгдэх ийм агаар цэвэршүүлэгчд зориулагдсан фильтр материалыг одоо хаягдлаас ашиглаад үйл үйлдвэрлэе гэдэг тэр том яллаа гаргаад хөгжүүлэлтээ хийгээд тэгээд техник загваруудаа гаргасан байгаа. Одоо энэ агаарт байгаа тоосонцрууд ихэвчлэн хасгаар юм уу сөргөөр цэнэглэгдсэн байгаа. Тэд нарыг өөртөө наалтуулж авдаг гэсэн. Байгальдаа ч ээлтэй, хүнээ ч эрүүл амьсгалуулна гэсэн үг, өөрийнх нь шин чанарыг ч ашиглаж байгаа гэсэн.